Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдаг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө орохыг маргүй. Төшөв рүү орохыг маргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс бүтэхэд би билээ. За өрөмдрөө үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Лавгийн 5 нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар хүн эрхийн үндэсний комиссийн гишүүн Бацөгийн инх болтыг урьж авч байгаа. Танд орой мэндэргий. За баярлалаа. Та бүхэнд бас орой мэнд хүргэе. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж орж байгаа танаа хамт олонд бас талархал илэрхийлье. За баярлалаа. За энэ 26 он дөнгөж гараад явж байна. За яг энэ хүрээнд би энэ хүний эрхийн зөрчилтэй холбоотой за дээрэс нь танаа байгууллагын хүний эрхийн эрхийг хангах чиглэлд хамгаалах чиглэлд ажилладаг тийм ээ. Ер нь өнгөрсөн жил ямар арга хэмжээ үйл ажиллагаануудыг яв бид нар юун дээр алдав цаашдаа юун дээр анхаарах вэ? Өөрчлөлт шинжилтийн ямар бодлого байна вэ гэдэг чиглэлээр ярилцахаар таныг урьсан байгаа юм. За манай нэвтрүүлэгтээ хүнсний манлайг үйлдвэр хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дуртах таатай байна. За ажил их байна уу? Одоо ямар ажил дээр төвлөрж байна та? За ажил их байна. За 2025 оны бид бүхэн ажиллаа дүгнээд одоо тодорхой дүн шинжилгээнүүд хийгээд удахгүй бол олон нийтэд яг үйл ажиллагааны тайлан бол хүргэгдэнэ. За ингээ 26 оныхаа ажлыг бол төлөвлөөд 1 сарын одоо эхний 2-7 хоног бол их л тийм завгүй төлөвлөсөн энэ жил одоо үндэсний бол олон улсын хэмжээнд хийх ажлаа тодорхойлсон цаашид одоо хүний эрхийн яг сорилт бэрхшээлтэй асуудлууд юу байна гэдэг одоо комисс бол нэлээд одоо завгүй ажилтдаг үе яг энэ жишгээр бол энэ ажлаа хийгээд явж байна. За үүний хажуугаар бол өдөр тутам явагддаг одоо гомдол мэдээлэлээ шалгах цаг үеийн асуудлуудыг дээр одоо хяналт шалгалт зохион байгуулах за хамтрагч байгууллагуудтайгаа үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний одоо төслийг хэлэлцэх гэдэг ийм ажлуудыг хийгээл одоо завгүй явж байна. За гол асуудал руу шууд орох гэж байна. За бодит нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ? Хүний эрх алхам тутам зөрчигдөж байна гэдэг зүйлийг иргэд ярьдаг боллоо. За төвийн байгууллагын болон бусад энэ нийгмийн сүлжээ гэдэг ч юм уу ер нь ингээ харахад бас хүний эрхийн зөрчлүүд харагдаад байна. За бид нар энэ дээр одоо л анхаарал хандуулахгүй бол тэр хүний эрх зөрчиж байгаа зүйл нь хэвийн юм шиг тийм ойлголт руу шилжих гэж байгаа юм шиг тийм аюултай мэдрэмж төрүүлж байна. За бодит нөхцөл байдал Монгол ямар вэ? Тэг хүний эрхийн нөхцөл байдал хүний эрх гэдэг ойлголт бол энгийнээр бол өдөр тутмын л одоо хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Тэгэхээр заавал зөрчигдөхөөр хүний эрх яригддаг. Эсвэл заавал хүний эрхийг сайжруулна гэдэг нэг юм тусдаа одоо горим үүсгээд тэрэн лугаа чиглээд за тэгээ энгийн үед бол хүнд хамаагүй юм шиг юм байж бас болохгүй гэж хардаг. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад монгол хүн хэр зэрэг амьдарч байна вэ? Амьдралын чанар ямар байна? Гэдгээс бол энэ хүний эрхийн асуудал бол эхэлнэ гэж бид хүн харж байгаа. Тэгэхээр үнэхээр одоо эдийн засгийн үзүүлэлтүүд бусад одоо энэ статистик мэдээллүүдээс аваад үзэхэд монгол хүн ажилтаа, орлоготой, хүрэлцэхүйс амжиргаатай байж амьдарч чадж гин үү гэдэг асуудал. Авж байгаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, Монгол Улсын үндсэн хууль заасан 2 дугаар бүлэгт заасан тэр 18 эрх тэрийг задлах юм бол дотроо 80 гаруй одоо хүний эрх чөлөөний баталгааг бүрдүүлнэ гэдэг төр хуульчилсан. За эндээс ингээ аваад үзэх сурч боловсрох эрх ямар байна? Эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээ авах боломж нөхцөл өнөөдөр ямар байна? За хүчирхийлэл, нэр төрөө хамгаалуулах, одоо шударгаар шүүлгэх гэдэг юм уу? Тэгээ хүүхдийн эрхийн асуудал гэдэг. Ингээд энэ олон зүйлүүдийг аваад үзэх юм бол өнөөдөр хэн бүхний сэтгэлд бол бас тийм таатаа мэдрэмж бол төрөхгүй байгаах гэж үзэж байгаа. Тэр энийг бол хүний эрхийн үндэсний комисс бол одоо ажлын одоо санал нийлж яах аргагүй монгол хүний амьдралын одоо чанарыг бол дээшлүүлэх. Тэгснээрээ одоо энэ эрх хөрчлөө нь хангагдах, хүмүүс аж жаргалтай амьдрах ийм нөхцөл байдал бүрднэ гэж ингэж хардаг. Статистик үзүүлэлтүүд ч юм байна. Яг дотоодын нөхцөл байдлыг аваад үзвэл. За олон улсын хэмжээнд энэ хүний эрхийн нөхцөл байдлыг дүгндэг одоо олон байгууллагууд байна. Гэхдээ яг нийлүүлээд дүгнждэг байгууллага бол одоогоор алга. Тодорхой хүний эрх чөлөөний чиглэлүүдээр нь дүгнж байгаа. За ардчлалын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хүүхдийн эрх
гэдэг юм уу те ингээд дүгнж. Тэгээ энэ үзүүлэлтүүдээс ингээд аваад үзэхээр Монгол улс бол зарим үзүүлэлтээрээ бол нэг дундаж дунджаас жоохон дээгүүр явж байгаа үзүүлэлтүүд байна. Бас нэлээд хойгоор явж байгаа үзүүлэлтүүд ч байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас ингээд хараад үзэх юм бол хүний эрхийн нөхцөл байдал тийм ч их таатай байна гэж бол хэлж үзэж дүгнэж болохгүй. Цааш нь бид нөр улам илүү сайжруулах энэ хүний одоо амьдралын одоо баталгаа чанарыг дэвшлүүлэх ийм асуудал. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид нөр хүний эрх гэж ярихаар нэг тийм одоо үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, тэ нэг үг хэлэх, за тэгээд нэг хүчрхийлэлд өртсөн энэ хүмүүсүүдээр ирнэх ойлгож төсөөлж ирж исэн. Тэгэхээр яг харахгүй бол Монгол улсын нэгдэн орсон гэрэг онцод эдийн засаг нийгэм соёлын эрх, иргэний улс төрийн эрхийн тухай одоо баталгаажуулсан эрхийн конвенцүүд байна. Тэр бид өнгөрсөн хугацаанд бол энэ иргэний улс төрийн эрхийн чөлөөний асуудал дээр нэлээд түлхүү анхаарч энийг тойрон ярьж энэ бол хүний эрх юм а гэдэг асуудал руу нэлээд одоо анхаарал хандуулсан байна. Гэтэл эдийн засаг нийгэм соёлын эрх буюу тэр хүн ажилтаа байх, орлоготой байх, одоо хүний дайтай амьдрах, авж байгаа цалин үлс нь орлогот нь одоо амжиргаанд нь хүрэх, чанартай боловсрол эзэмших гэдэг энэ асуудал руугаа бол бас ч их одоо төдийлөн одоо бүр нарийн одоо шалгуур үзүүлэлтүүд гаргаад хүний эрх гэдэг өнцгөөс нь бол харж ирсэн дутмаг юм байна гэж харагдаж байгаа. За та бүхэн энэ 25 онд өнгөрсөн онд өөрсдөө ер нь нэг юм индексийг гаргадаг тодорхойлдог бол яг ажлуудыг өрнүүлсэн. Тэр ажлуудын үйл явц ер нь ямар төвшөнд байна? Энэ үнэлгээг гаргаад ирвэл бид нар бас нэг юм одоо яг байгаа нөхцөл байдлаа бодитоор олж харах юм шиг бол санагдаад байна л да. Тий, хүний эрхийн үндэсний комиссаас Монгол улс дахь хүний эрх чөлөөний ийм индексийг боловсруулъя гэж ингээд зориод комиссын одоо оролдооноор шийдвэрлээд стратегийн төлөвлөгөөнд ороод ингээд нэг гишүүн бол хариуцаад явж байна. Тэр энэ үзүүлэлтүүдийг бид нөр гаргаж ирч чадсанараа яг хүний амьдралд, хүний эрх чөлөөний нөхцөл байдалд яг ямар өөрчлөлтүүд гарч ийнэ гэдгийг бид нөр жил болгон ингэж харьцуулан үзэж дүгнэлт хийж одоо иргэд олон нийт хүртлийн харж те цаашдын одоо арга хэмжээгээ төлөвлөх ийм чиг баримжааг бий болгох зорилгоор энэ индексийг бол боловсруулж байна. За тэгээ энэ индексийг боловсруулсан дэлхийн улс орнууд бол бас их цөөхөн байдаг юм байна. Бас их олон талын экспертүүд, шинжээч нар ажиллах, дотоод арга зүйгээ боловсруулах, тэгээд энэ өргөн хэмжээний судалгаа хийх, тэгээ гарсан үр дүнгийн олон нийтэд танилцуулах гэдэг. Тэгэхээр энэ бол ингээ өнгөрсөн бараг 5 жилийн хугацаанд хийгдээд одоо янз янзын төвшөнд одоо хийгдээд явж байна. Тэгээд амжуул одоо 26 онд бол энийг анхны одоо нөхцөл байдлыг бол олон нийтэд танилцуулна гэсэн ийм одоо зорилттой явж байгаа. Тэгээ ганц жишээ ингээд дуртахад тийм ингээд өнөөдөр Монголд одоо ядуурлын түвшин 27% та байна. Ядуурлд одоо өртөх эрсдэлтэй 10 орчим хувь байна. Гэт ингээд үзэхээр нийтдээ 40 орчим хувь нь бол иймэрхүү одоо эдийн засгийн одоо эрх чөлөөний хувьд хөрөлцөө замжиргаатай байх энэ эрх чөлөөний хувьд бол ингээд ийм байдалтай бол сүүлийн тий дорож 6 жил ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээ яагаад энэ дахиад өөрчлөлтүүд гарахгүй байна? Энийг сайжруулснараа бид нар бусад хүний эрхийн суур асуудлуудыг бол гаргаж ирсэн. Одоо анхаарлын төвд оруулж шийдэх ёстой гэдэг. Тэгэхээр ийм үзүүлэлтүүдийг бид нар хэмжиж урагшаа явахад энэ индекс бол чухал ач холбогдолтой байна. За яагаад сүүлийн 6 жил өрнөж байгаа энэ зүйлээр та бүхэн одоо илтгэлүүдээ 24-т илтгэл 25 гээл одоо гараа явах 23 гээл гарч байгаа. Энэ илтгэлүүдээр энэ тухай та бичээл яриад одоо их хурлд оруулж ирдэг танилцуулгад дээрээ яриад хэвлэлд яриад ингээл явж л байна. Яагаад энэ ажил дээр ахиц гарахгүй байна? Энэ ажил дээр ахиц гарахад хаана нь юун дээр нь ямар алдаа байна? Бид нар юуг яаж засахаар байна? Олон жил яриад л яваад л байна. Эдийн засгийн одоо эрх чөлөөний асуудал, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэл дээр ингээд энэ бол улс орны нөгөө эдийн засагтай шууд холбогдчихж байна. Эдийн засаг, төсөв, хөрөнгө, за энийг хуваарлж байгаа тэр шударга байдал, нийгмийн одоо нийт гишүүдэд энэ нийгмийн одоо энэ баялагийг хүртэх те энэ асуудлууд бол өөрөө энтэй шууд холбогддог. Тэгэхээр нийгмийн одоо донд хөрөнгийн гэдэг юм уу, орлогын гэдэг юм уу тэгш бус байдлууд бол бий болцсон. Энэ нь өөрөө цаашаага нийгмийн одоо дундаж давхаргаа
яг бодтойгоор тэтгээд явах жилд одоо хэдэн айл өрхийг хэдэн мянган хүнийг энэ эдийн засгийн чадвартай болгож ядуурлаас гаргаж чадж гин гэдэг ийм юм олон асуудлуудыг бол авч үзэж ярих хэрэгтэй. Гэтэл энд бол нөлөөлдөг олон хүчин зүйл бол байна гэж харж байгаа. Төр засгийн одоо оновчтой бодлого шийдвэр гарч чадахгүй байна. За дээр нь одоо Монгол улсад ажилласан эдийн засаг нийгэм соёлын эрхийн одоо тусгай илтгэгч бол тий энэ хөрөнгийн одоо хуваарлтыг зөв зохистой хуваарлж чадахгүй байна. Орлого бол хангалттай түвшинд бас байна гэдэг. Тэгэхээр энэ асуудлууд бол ингээд цаашгаа явахаараа яхаарахгүй авилга энэ нийгмийн шударга ус байдал зэрэг энэ зүйлүүд рүү бол ингээд альтарч ордог. Тэгэхээр хүний эрхийн одоо үндсэн одоо суур шалтгаануудын нэг бол энэ авилгатай холбоотой байна гэдгийг бол үндэсний болон энэ олон улсын экспертүүд бол хаана хүлээн зөвшөөрөд энийг бид нүр бууруулж энийг одоо ил тод болгож үүнийг одоо зөв бодлогоор шийдэж чадах юм бол энэ эдийн засаг нийгэм соёлын эрхэд бол бодиттой өөрчлөлт гарна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын зүгээс ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ авилгатай тэмцэх бодлого гэдэг юм уу энэ чиглэл рүү бас нэлээд анхаарж байгаа нь цаашдаа бол энэ өөрөө хүний эрх хэрэгчлөөг хангах хамгаалах гол үндсэн одоо механизмууд болно гэж харж байгаа. За одоо бид нар сая тайлж байна. Нэг эрх зөрчигдөхөөр хүүхдийн ч юм уу эсвэл цэргийн ч юм уу эсвэл тэнд нэг юм эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал үүсэхээр нийгмээрээ улс төрийн байгууллагууд нь за комиссонд бас гарч ирэл асуудлыг ярьдаг. Тэгээд бүгдээрээ ч юм болчдөг. Хэсэг хугацааны дараа дахиад асуудал гарч ирээд кейс гарч ирээд дахиад бүгдээрээ гарч ирдэг. Энэ засаж залруулах үйл явц дээр яг хаана нь ямар алдаа гарч байна. Жишээлбэл цэргийн асуудал. Одоо яг таны хариуцдаг зүйл дотор байдаг шүү дээ. Цэргийн асуудал одоо ингээд ил гараагүй судалгаа тайлангийг олж уншиж үзэхэд ноцтой өгнөлтүүд байдгийн байлаа. Кейсүүд гарсан байдгийн байлаа. Одоо ингээд олон нийтэд хэлж боломгүй тийм одоо ёс бус зүйлүүд ч бас байдаг юм биш шүү дээ. Энэ зүйлүүд дээр ингээд тэр тухайн цэргийн байгууллага чинь ингээд хаалттай байгаад нэг юм тогтсон дэг журам шиг юм аа ингээд ил талд нууцаар ингээд хэрэгжүүлээд хүнээс шалтгаалсан зүйл өрнөд энэ. Энэ дээр хүний эрхийн үндэсний комиссийн дээр ямар ажил хийж яаж залруулдаг. Хамгийн сүүлд сая ингээд нэг зэрэг бусал дотоод их сургуулийн дотоодын зэрэг дээр нэг юм гарлаа шүү дээ. Энэ ингээд нэг байгаал гарч ирээл ингээд байдаг зүйл болчиход шүү дээ. Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүний эрх хэрэгчлөөг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад алба хааж байгаа энэ төрийн алба хаагч бүр хүний эрх хэрэгчлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй. За Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухайд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо гэж тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр энэ тогтолцоонд хэн хамаардаг юм бэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгчөөс ахуулаад одоо улсын их хурл, засгийн газар, тодорхой яамдууд, доошогоо орон нутгийн одоо төрийн байгууллагууд, засаг дарга, нутгийн өөрөө өдөр тусны байгууллага, шүүх, прокурор гэд төрийн бүх байгууллага бол яах гэж орчин тогтнож байгаа юм. Хүндээ үйлчлэх гэж, хүний эрхийг хамгаалах гэж үндсэн хууль заасан тэр хүний эрхийг эдлүүлэхийн тулд бид чаднаа гэж энэ төрийн алба байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Энгийн жишээ боловсролын яам яах гэж байдаг. Өнөөдөр үндсэн хууль заасан сурч боловсрох хэрэгтэй гэдэг ганцхан энэ заалтыг л Монгол хүнд баталгаатай эдлүүлэх хүртээмжтэй хүргэхийн тулд л боловсролын яам баг. Өөр тэр байгууллагад ямар ч чиг үүрэг байхгүй. Гэтэл өнөөдөр боловсролын асуудал дээр анхаарал татсан ямар асуудлууд байна. Сургуулийн хүртээмж 2-3 ээлжээрээ орж байна. Чанарын одоо боловсролын чанарын асуудал ямар байна. Хувийн хвшлийн одоо боловсрол, төрийн өмчийн боловсрол гэдээ хуваагдал руу хүрж байна. Ингээд явах хэрэгтэй. Эрүүл мэндийн яам гэхэд зөвхөн үндсэн хууль заасан эрүүл мэндийг хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй гэдэг энэ эрхийг л хангахын тулд энэ яам хэдэн 10 хүнтэйгээ бол ингээд ажиллаж байгаа. Ахис дэвшил бол байгаа. Ахтай анхаарал татах асуудал. Тэр энэ асуудлыг би яагаад ярьж байна вэ гэхээр ер нь нэг хүний эрхийн асуудал гинт үүсээд гараад ирэхээр хүний эрхийн комисс байна. Энэ ажлаа яагаад хийсэнгүй вэ? Анхаарал хандуулаач гэдэг нэг ийм хандлага тавьдаг.
Тэгэхээр бидний ажилтдаг зарчим бол хүний эрхийг хангаж хамгаалах талаар үр хүлээгээ байгуулагдсан төрийн байгууллагууд өөр өөрсдийнхөө салбарт хүний эрхээ нэг номерт тавьж хүний төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ үүргээ биелүүлж чадж гин үгүй юу гэдэг дээр цомхон мэрэгссэн бүрэлдэхүүнээр хүний эрхийн үндэсний байгууллага хяналт тавих үүрэгтэй. Ингэж хяналт тавиад яг тухайн салбарт байгаа асуудлыг нээлттэйгээр ил тод дүгнэлт хэлбэрээр гаргаж ирж олон нийт болон их хурл болон бусад газруудад мэдээлэх ийм одоо үүргийг бол гүйцэтгэж байгаа. За эндээс яг та бүхэн ярих хоёр дахь чухал сэдв гарч. За нэгдүгürt та бүхэн мэдээж тэр ингээд бүх зэргийн анги дээр ч юм уу эмнэлэг дээр сургууль дээр очиод тогтмол хаана ямар хүний эрх зөрчигдөх чинь ингээд хараа суух боломж байхгүй. Энд хинч боломжгүй. Гэхдээ энэ хүний эрхийн зөрчил гэдэг чинь энэ юм аа. Та бол ийм үндсэн эрхтэй. Хүүхэд ийм эрхтэй. Цэргийн албаа хаагч, хугацаа цэргийн албаагч ийм эрхтэй. Тэ эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүн ийм эрхтэй гэдгийг нь ойлгуулах одоо нэг соён гэгэрүүлэх гэж байна шүү дээ. Тэр чиглэлд бол та бүхэн ажилтдаг танаа комиссийн үндсэн ажлуудын хамгийн чухал зүйлүүдийн нэг. За энэ чиглэлд та бүхэн яг ямар зүйлийг хийж байна? Би бол одоо ингээд мэдээж хэвлэлийн хүн учраас та бүхний мэдээллийг харж байна. Олон нийт рүү энэ мэдээллээ та яаж хүргэж байгаа? Яаж ойлгуулж байгаа? Соён гэгэрүүлж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссийн нэг чиг үүрэг нь хүний эрхийн боловсролыг одоо түгээн дэлгэрүүлэх гэдэг. Яг таны хэлсэн энэ бол чиг үүрэг байдаг. Тэгэхээр энийг бид нөр 3 одоо арга замаар олон нийтэд хүргэхийг одоо үндсэн чиглэлээ болгодог. За нэгдүгürt нь бол энэ хүний эрхийн боловсрол олгох албан ёсны тогтолцоо. Энийг бид нөр чадварчуулах, энүүгээр дамжуулж одоо хүргэх тухай асуудал яригддаг. Тэр хүний эрхийн боловсролыг хүргэх тогтолцоо гэдэг бол үндсэндээ боловсролын байгууллагууд, сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэг, 10 жилийн сургууль, ихтэйд сургуулиуд, тэгээд цаашлаад төрийн байгууллагуудын дотоод одоо сургалтын алба гэдэг. Энэ сургалтын тогтолцоонд хүний эрхэд суурилсан тэр хүний эрхийн мэдрэмжтэй болгох чиглэсэн сургалтын хөтөлбөрийн агуулгуудыг бол суулгах замаар энэ цаашаа системийн хувьд бол ингэж дамжигдаж явах ёстой. Жишээлбэл өнгөрсөн одоо жилүүдэд бид нөр 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн сурах хүчигт дүн шинжилгээ хийлээ. Сурах хүчигтэр аваад үзэхэд л одоо хуучны гэдэг юм уу хэвшмэл ойлголттой маш олон одоо ийм агуулга жишээлбэл байж байна. Жишээлбэл эрэгтэй хүн мундаг, эмэгтэй хүн бол одоо гэртээ байдаг, хүүхдээ асардаг, альва нэгэн баатар юмны гаяа шагналыг бол эрэгтэй хүн авдаг ч гэдэм. Тэр энэ мэтийн энэ хандлагууд бол өөрөө ингээд тэр нөө сурах хүчгээс ахуулаад хэвшмэл ойлголтуудыг ингээд бий болгодог. За дараа нь бүх хичээлийн агуулгад хүний эрх энэ шударга ёс гэдэг энэ үнд зүйлийн талаарх агуулгыг бол тусах ёстой гэдэг ингээд оруулж байгаа. Яг энтэй ижилхэн энэ ихтэй сургуулиудын боловсролын хичээлийн хөтөлбөрүүдэд бас хүний эрхийн агуулгыг ордог. За энэ нь бол ингээд автоматар ингээд сургалтын хөтөлбөртөө эргэж явчих юм боломжтой. За хоёрдугаарт нь олон нийт иргэд рүү хүний эрхийн үндэсний комисс өөрсдөө одоо захим гэдэг юм уу бичлсэн сургалтуудыг хийх, мэдээллийг хүргэх гэдэг ингээд явдаг. За гуравдугаарт нь бол тодорхой төрийн байгууллагуудад сургалт энтрийг хийхээсээ гадна сургагч багш нарыг бэлдэж энэ тэр механизм тогтолцоог л одоо бүрдүүлж өгөхөд хүний эрх чинь ийм агуулгатай шүү гэдгийг ойлгуулж ийм одоо агуулгыг бүрдүүлж өгөхөд комиссийн одоо үр гүйцэтгэж. Тэгэхгүй хүний эрхийн үндэсний комисс өөрөө одоо ингээд бид нар их сургууль шиг болчих гээд байгаа байхгүй сүлээд өглөө өрөөд компьютерээ асаахад 10 байгууллага сургалт авъя гэж ингээд ирсэн биз. Тэгээ тэр 10 байгууллагад бид нар очиод хичээлийг бол боломжийн хэрээрээ заан. Гэхдээ өдөр болго ингээд яваад байвал бусад чигүүрэг маань байхгүй болчихж байгаа учраас тэр хүний эрхийн боловсролыг олгох тогтолцоо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр илүү бодлогын одоо зөвлөмжүүдийг өгөхтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй яаж ажиллах юм гэдэг. За харин стратегийн газрууд байна. 20 анги, цэргийн анги гэдэг хүн одоо ордгоо одоо хаалттай гэж яригддаг. Энэ газрууд дээр бол бид хүн байнгын хяналт шалгалтаа ч хийж байна. Тодорхой сургалтуудаа ч явуулж байна. Алба хаагчдыг ч одоо чадахжуулах ийм одоо боломж нөхцлүүдээр бол ингээд төлөвлөгөөний дагуу тогтмол явуулж байна. За өнгөрсөн жилийн хугацаанд гэхэд бид бүхэн хэлийн цэргийн 9 анги, зэвсэг түвшний 6 анги, дотоодын цэргийн 1 ангид ингээд хяналт шалгалт хийсэн байна. Нийтдээ яг энэ цагдаа, цэрэг, дотоодын цэрэг, эмнэлэг
Тэгээд энэ одоо яг стратегийн хүний эрхийг хамгаалах ач холбогдолтой байгууллагуудад нийтдээ 15,000 орчим төрийн албаагчид яг биечлэн нүр тулж одоо сургалт мэдээллийн ажлуудыг өгсөн байна. Олон нийтэд бол хүргэж байгаа энэ хүний эрхийн боловсролын контентууд бол тэ одоо дарааж одоо сая хүнд хүргэхээр ингээд энэ маш олон удаагийн давталттай энэ видео сторикуу тэгээд иймэрхүү зүйлүүдийг бол ингээд хүргэж байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор магадгүй ингээд хүний эрхийн боловсрол дээшлээд ирэхээр биений эрх ингээд зөрчигдөд байсан юм байна. Энэ хүний эрхийн зөрчил юм байна гэдэг хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа гомдол мэдээлэл бол тасралтгүй нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил ихтэл бид нөр нийтдээ 1400 одоо 60 орчим гомдлыг одоо хүлээж авсан байна. Энэ 1460 гомдол гэдгийн нөгөө талд нь дандаа төрийн байгууллагатай холбоотой. Өөрөөр хэлбэл хүний эрхийн үндэсний комисс бол төрийн байгууллага албан шалтны шийдвэрүүд ажиллагаа хүний эрхийг зөрчсөн талаарх гомдол мэдээллийг л одоо хүлээж авдаг ийм зөвөрөгтэй байгууллага. 1460. За энэ тоон дээр би дахиад энэ асуултын дараа танаас асууя. За одоо хоёр дахь зүйл нөгөө хяналт. Та бүхэн нэг юм шаардлага өргүүлээд мэдгдэх одоо зүйл хүргэж байгаа шүү дээ. Энэ зүйлээ залруулаа, энэ зүйлээ янзлаа, энэ дээр зөрчил гарчээ. Эргээд тэр чинь ер нь залралт юм уу? Янзлагддаг юм уу? Хүний эрхийн зөрчил нь арилдаг юм уу? Тэр арилж байгаа зүйл нь мэдэгдэж олон нийтэд харагдаж бодиттой болохгүй байгаа учраас одоо магадгүй танаа байгууллагад хандах хандлага тэгээ сүүлдээ бүр энэ нөгөө хүний эрхийн зөрчлийг энгийн юм шиг байх ёстой юм шиг нөгөө ажлын байрны бэлгийн дарамт ямар хэцүү юм бэ гэдгийг ингээд хэлж чадахгүй яваад байна гэдэг шиг за энэ ийм байх ёстой байлгүй дээ гэдэг ийм хэмжээнд хүрчдэг юм шүү. Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний одоо бүрийн эрх байна л да. Хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа болвол шаардлага өргүүлэх. Хүний эрх зөрчигдөх одоо боломж нөхцөл бүрдэжээ гэж үзэж байгаа бол урдсан сар хийх зорилгоор зөвлөмжийг хүргүүлдэг. За энэ зөвлөмж шаардлагыг бол өнгөрсөн 2025 онд бол нийтдээ одоо 83 зөвлөмж шаардлагыг төрийн байгууллага албан тушаалтанд бол хүргсэн байна. За нэг шаардлага дотор бол дунджаар нэг 3 одоо хүний эрхийн асуудал байна гэж үзэхэд одоо энэ хамгийн багадаа 3. Тэгээ ингээд үзэхэд нэг 250 орчим хүний эрхийн асуудлыг засаж залруулаа гэж төрийн байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн байна. Яг нь ер нь бол ингээд харахаар төрийн байгууллагууд энэ одоо манайхаас өгсөн шаардлага зөвлөмжийг бол зохих төвшөнд бол биелүүлээд хариуг нь ирүүлдэг. За бид нар ч энэ дээр тодорхой дүн шинжилгээ хийгээд биелэгдсэн байна, биелэгдээгүй байна гэдэг ингээд дүн шинжилгээнүүд хийдэг. За зарим нь бол биелэгдээгүй байх тохиолдлууд байна. Энэ нь жоохон тийм стратегийн шинжилгээ. За ер нь бол тийм жоохон суур шинжтэй асуудлууд бол биелэгдэхгүй. За нэг 40 орчим хувь нь биелэгдэхгүй. За тэгээ энэ яагаад биелэгдэхгүй вэ нэгэд аваад үзэхээр яг тэр нэг төсөв хөрөнгөтэй холбогдчихдог. За тэгээ цаашлаад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал болоод хувирчдаг. За иймэрхүү ийм асуудлууд бол үүсдэг. А зарим нь бол бас нэг шаардлага зөвлөмжийг нэг хэлбэрийн төдий биелүүлсэн. За нэг ингээд нэг ам хариу өгсөн болоод дуусгадаг. Ийм одоо газруудч байна. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол нийтдээ бид нөр 8 одоо төрийн байгууллага албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Одоо хүний эрхийн шаардлага зөвлөмжийн асуудлаар одоо хангалттай ажиллаж чадаагүй гэдэг ийм асуудлууд. Зарим газрууд бол бас арга хэмжээ аав гэснийг бол биелүүлэхгүй байх тохиолдлууч байна. Өнгөрсөн хугацаанд тийм тохиолдлууд олон байгаа. За жишээлбэл ямар газар хэн яагаад ингэж хүний эрхийн зөрчлийг арилгахгүй? Одоо энэ сүүлийн үед гарч байгаа гомдол саналуудын бас дийлэнх хувийн энэ хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой. Энэ урлаг соёлын байгууллагатай холбоотой, төрийн үйлчлэгээний албатай холбоотой ийм гомдол саналууд их гарч байна. Одоо боловсрол, эрүүл мэнд гэдэг. Тэгээ энд одоо ингээд тогтолцоондоо байдг юм уу? Хариуцлага тооцож чадахгүй шүү дээ. Чадахгүй байна. Тэгээд ямар нэгэн одоо зохих одоо арга хэмжээ авж ийн гэдэг одоо ингээд нэг юм арга хэмжээ аваад идэг. Тэгээд иймэрхүү байдлууд бол байна.
За дээр нь бол ингээд дээшлэх тусмал ер нь жоохон хүндрэлтэй болдог. Одоо энэ үг ярихад. Тийм. Засгийн газрын сайдад бид нөр одоо зөвлөм шаардлагуудыг өгж гин. За ерөнхий сайдад ч өгсөн тохиолдлууд байна. Ерөнхий прокурорт ч өгж гин. Тэгэхээр яг ер нь бол зүгээр ийм тогтсон хандлагаас харахаар засгийн газрын гишүүд бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо шаардлага зөвлөмжөд бол хариултыг өгөх, тэрийг биелүүлэх ийм хандлагууд бол бас байна. Өнгөрсөн хугацаанд суусан байна. Энэ засаг дарганаар дунд чатны одоо энэ хүний эрхийн бас тэр мэдлэг хандлагын төдийлөн их төлөвшөөгүй. Одоо би шударгал ярина те. Анх удаа сонгуулаар ингээд төрийн албанд ажиллаж байгаа ийм юм хүмүүс бол энэ хүний эрхийн байгууллага энтрийг бол ойлгохгүй байна. Ойлгохыг бас хүсэхгүй байна. Өөрсдөө одоо бид засаглаж гин гэж ингэж ярьж байна. Тэгээ засаглана гэхээр одоо хүн болгонд одоо хүчийг үзүүлэх ер нь бол одоо эрх мэдэл хэмжээ хязгааргүй юм шиг ийм ойлгож байгаа асуудлууд ч бас байна. Тэр энэ чиглэлүүдээр бол ингээд яандаа ингээд өөрчлөлтүүд бол гарч байгаа. Гэхдээ энэ бол ингээд энэ ялангуяа энэ сонгуулийн дараагийн жил энтертэй холбоотойгоор бол энэ гомдол сандууд бол нэмэгддэг шүү дээ. Тэгээд наадад чи ард хүний эрхийн зөрчил яваад байгаа байхгүй юу? Хүний эрхийн зөрчил байна гэдэг чинь тэнд хохирогч хүн иргэн Монгол Улсын иргэн хуулиар бүрэн эрх нь одоо хүний эрх нь хамгаалагдсан хохироод юм гэсэн үг шин. Энэ дээр шийдвэр гарахгүй ямар нэгэн тэр хүн дээр хариуцлагын асуудал яригдахгүй үлдээд ийн гэдэг чинь нэг талдаа та бүхний ажил өнгөдөд ийн. Нөгөө тал тэнд нэг эргэн хохироод шин. Ингээ байгаад ах нь зөв юм уу? Энийг хэдүүлээ шийддэг байж ээж хүний эрх, өмчийн эрх гэдэг зүйлээ нэг номер руу тавьж байж дараа нь энэ ус оромч нь өөр зүйл рүү хандах хэмжээнд очно л доо. Тэгэхээр шийдчил байна л да. Одоо яг одоо бид нөр энэ асуудлыг танах шийдэггүй штэ гэж байгаа кейс ч юм уу өнгөрсөн хугацаанд ингээ болцсон юм байвал би бас тодорхой ярмаар байгаа. Ер нь бол танах ингээ шийдэггүй штэ гэдэг нэг юм хандлага ингээл нийгэмд ингээд масаараа яваад иддэг. Хүний эрхийн үндэсний комиссийн хууль бидэнд заасан чиг үүргийн хүрээнд бол бид нөр аль болох бүгдийн шийдвэрлэхийг зорж байгаа, шийдэж байгаа. Нөгөө зөвлөмж шаардлага явсан болгон дээр бид нөр хариуцлага тооцно гэсэн үг утга санаа бол бас биш. Зөвлөмж шаардлагыг биелүүлээгүй бол арга хэмжээ авна гэж. Тэгэхээр биелүүлэхгүй байгаа тохиолдол бол тэг ингээд яг нэг санаатаа биелүүлэхгүй байгаа тохиолдол нэг 20-30% бол байна. Энэ дээр бид нар арга хэмжээ авч байна. Тэгвэл авахтаа хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн тушаал гаргаад юм уу шийдвэр гаргаад шууд арга хэмжээ авчдаггүй. Тэр албан тушаалтыг томилсон албан тушаалтан руу санал хөрвүүлж байгаа байхгүй. За энэ хүнийд арга хэмжээ ав гэдэг. Тэгэхээр нөгөө нөхдөөд чинь одоо юу гэдгийг манайх ингээд авч үзлээ, судлаа, ингэж үзэж жагаад сануулах арга хэмжээ авчлаа л гэж. Эсвэл бол цалингийн тэдэн хувиар аслаа. За ер нь бол албан тушаалаас бууруулдаг, чөлөөлдөг юм бол их цөөхөн. Тэ. За саяхан би эрүүл мэндийн нэг байгууллагад одоо нэрийг нэлээд яг өнгөрсөн хавар албан тушаалаас нь одоо чөлөөлгөө бичиг явуулсан. Чөлөөлж чадахгүй л байж байгаа байхгүй. Яг дээж чадах нь байгууллага. Тэр асуудал гаргасан эрүүл мэндийн байгууллага нь ямар шатны одоо ямар албан тушаалтай вэ? Яг эмнэлгийн дарга байгаа байхгүй. Тэр даргыг томилж байгаа даргад нь бид нөр зөвлөмжөө өгчөж байгаа байхгүй шаардлага. Энэ даргатаа хариуцлага тооцоод мэдэгдээ гэдэг. Тэгэхээр одоо манай шаардлагыг авсан тэр одоо өөрөө хүлээх гэж байгаа байгууллага шүү дээ. Одоо миний санаж байгаагаар одоо 6 сарын дотор хэдэн ч дарга солигдсон. Бараг 4 дарга солигдчихж байгаа. Яг тэр хариуцлага тооцох ёстой дарган солигдоод байдаг. За энэ дарга ирээд одоо үзэж байгаа чөлөөлнө л гэдэг. Хариуцлага тооцноо л гэдэг. Нөгөөх нь ингээл солигдоод. Чөлөөлөх хэмжээнд одоо та бүхэн шаардлага хургуулж ийн гэдэг чинь тэнд ноцтой зөрчил байна л да. Ямар зөрчил гаргасан юм? Яг хөдөлмөрийн харилцаатай холбоотой ялгуурлан гадуурхалт явагдаж байна. Төрийн албыг өөрийнхөө хувийн компани шиг тэр ажлын байрны дарамтыг үүсгэж байна. Хөдөлмөрийн хууль зөрчиж илүү цагаар гэдэг юм уу ажиллаж байна. Хууль ёсны шаардлага тавьсан хүмүүсүүдэд дарамт шахалт үзүүлж байна. Тэгээд нэг юм удирдлагын баг гэдэг юм бүлэг парагц үүсгэчээд доошогоо ажил аль парагч нарыг ингээд зөв бус шаардлага тавиад байдаг шүү дээ. Иймэрхүү асуудлууд бол түгээмэл байна. Ер нь бол. Тэр энэ асуудлууд дээр бид нар бас юм төрийн албаны энэ хандлагын трийг бол бас
одоо өөрчлөх гэдэг юм уу, засаг залруулах чиглэл дээр тасралтгүй юм сурчлагын ажлуудыг бол хийгээ явж байна. Дээр нь энэ дотоод энэ салбарын хяналтууд нь бол бас дийлэн тийм сайн ажиллаж бас чадахгүй, шудраг хариуцлага хүлээлгэж чадахгүй. Нийтэд мэдээлэлд явуул яа одоо иймэрхүү зүйлсээ. Яг ингээд нэг хариуцлага энэ төр нь хүлээгээд буцаагаад ирэхээр нь бол мэдээлэл чигээд болдог. За нэг нөгөө талаасаа үнэрхийн байгууллага бол өөрөө бас одоо тэнцвэрийг барьж явах хэрэгтэй. Гомдол гаргагч болон гомдолд холбогдогчдын одоо эрхийг одоо зөрчихгүй байх энэ зарчмыг бол барьдаг. Тэр өнөөдөр манай нийгмийн одоо асуудлууд ямар байна те? Ер нь бол бид нөр ингээд бөөгнүүлж хагаад мэдээлээд байгаа. Тэрийг бол бас зүгээр анзаардаггүй байх. Үндсэндээ бид нөр шаардлага зөвлөмжийн биелэлд ийм гомдлыг шалгаж ийм дүгнэлтүүдийг өглөө гэдэг ингээд нэг 7 хоногтоо нэг хэвлэлийн урал бол хийгээд байгаа шүү дээ. За тэгээ дээр нь шаардлага зөвлөмжөө бид бүхэн ил тод тавьчлаа. Хүний эрхийн үндэсний комиссийн 2021 оноос 24 онд хүргүүлсэн бүх шаардлага зөвлөмжийг бид нөр вебсайтн дээр тавьсан баг. Одоо нөө шүүхэн шийдвэрийн эмгэгтгэл гэдэг шиг тавьсан баг. Тэрийг шүүгээд үзэх юм бол аль байгууллагад ямар албан тушаалтанд ямар одоо асуудлаар шаардлага зөвлөмж өгсөн байна вэ гэдэг нь бол тодорхой харагдана. Гэхдээ дантаа санал нэг байна. Бид нөр цаашдаа бол энийг бас дор нь мэдээлэлд явна. Тий. Хүний эрхийн зөрчил гараад байгаа асуудлыг таслан зогсоох нь нэгдүгээр эрхээ зөрчүүлэхгүй байх учир шалтгаан, хууль эрх зүйн мэдлэгээ иргэн олоод авсан байх ёстой. Нөгөө талд эрхийн зөрчөөд гэдэг чинь ер нь бол төрийн байгууллагуудаас тэр албан тушаалтнуудаас иргэний болон ажилчдынхаа тэр эрхийг зөрчиж байгаа шүү дээ хүний эрх. Энэ зүйл дээр ингээд нөгөө тал руу нь очингуудаа хариуцлагын системийг давхар ажилуулдаг болчвол эргээд та бүхний нөгөө үндсэн чиг үүрэг болох хяналт тавих дээр чинь илүү үр дүнтэй байх юм болов. За энэ үр дүнтэй байхын хэрээр танад хандах хандлага, танад итгэх итгэл тэ дээрэс нь хамгийн чухал зүйл нь танаа байгууллага сайхан байна гэхээс илүүтэй хүний эрх бүрэн дүрэн хангагдсан байх зүйл шүү дээ. Та сая нэг кейс хийлээч гэдэг жисэн би нэг 22 он хавцаж билүү дээ. Нэг ховдын засаг даргатай холбоотой нэг гомдол явсан шүү дээ. Танах тэгээ шаардлага өргүүлсэн. Тэн дээр жишээлбэл ямар шийдэл гарсан юм? Ямар хариуцлагын асуудал явсан юм? Тэгээд албан тушаалтын хэрхэн засаг даргаж ерөнхий сайдд тамилж байгаа. Тэгэхээр ерөнхий сайд та бүхэн шаардлага өргүүлсэн. Яг ямар асуудал бол ер нь бол ховдын засаг даргатай холбоотой, орон нутгийн засаг даргатай холбоотой ер нь их олон явж байгаа юм. За хамгийн түгээмэл явсан миний санаж байгаагаар тий энэ унаач хүүхэд хурдан орны уралдаан нэг бол орон нутгатаа хяналт тавьж засгийн газрын тогтоолыг хэрэгжилтийг хангах үр хөвс субъект бол засаг дарга. Энэ хүрээнд бол Ховд аймгийн засаг дарга руу гэдэг юм уу ингээд шаардлага энэ төр яваад тэгээ хариуцлага бол тооцсон тухай асуудал бол санаж байна. Би одоо гишүүн болсон болормоо гишүүний нэг хүний эрх зөрчсөн гэдэг асуудлаар танах шаардлага хүргүүлсэн тэгээд чимээг болцсон л да. Тэр асуудлыг л асуугаад байна л да. Тийм. Тэгэхээр яг одоо болормоо гишүүн засаг дарга багт нь тэр кейсийг бол одоо би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ болормоо гишүүнд бол засаг дарга байхад нь засаг даргын хувьар шаардлага өргүүлээд шаардлагыг хүлээж аваад тэр холбогдох одоо хүний эрхийн зөрчилтөө байсан уралдаан зохион байгуулсан гэдэг юм уу энэ асуудлаар сумдын засаг дарга нартай хариуцлага тооцоо явуулсан энэ асуудал бол байгаа. Яг болормоо гишүүнд хариуцлага тооцгож ерөнхий сайд руу явсан шаардлага энэ бол одоо миний санджаагаар бол байхгүй. Тань дээр бол байхгүй. За энэ нэг ийм зүйл байгаад байна шүү дээ. Одоо энэ хүүхдийн асуудалтай холбоотой өнгөрсөн хавар баха нэг дуйлаанд тэгдлээ шүү дээ. Бас л ингээ хориулсан байхад өвлийн уралдаан зохион байгуулсан шүү дээ. Тийм чи Арангай аймагт. За энэний араа та бүхэн ямар зүйлүүдийг яаж хийдэв? Энэ дээр бол яг манай хүний хүүхдийн эрхийн асуудлыг бол хунан гишүүн бол голчлон ингээ хариуцсан явцдаг. Тэгэхээр уралдаан зохион байгуулж байгаа талаарх одоо мэдээлэл ирдэг. Тэгээ янз бүрийн одоо арга хэлбэрээр бол ингээд уралдаан, үсэргэн, морь хөлсөлж ин ч гэдэг юм уу, морь сургаж ин ч гэдэг юм. Ийм янз бүрийн байдлаар бол энэ уралдаан зохион байгуулалт байгаа асуудал дээр манай орон нутагт бол хүний эрхийн үндэсний комиссийн нэг ажилтан бол ажилдаг. За иргэдээс ч бас мэдээлэл ирдэг. Энэ хүрээнд бид нөр шалгалт хийгээд
үнэхээр яг нөхцөл байдал тогтоогдож байгаа бол хариуцлагыг бол дор дорно аваад л явж байгаа. Хамгийн их одоо арга зөвлөм шаардлага явж байгаа салбарын нэг нь бол энэ унаас хөвгттэй холбоотой асуудал бол байдаг. Энэ улс төрийн нөлөө бас жоохон та нарт нэлийн байдаг юм а да таны ярианаас сонсоход хүний эрхийн үндэсний комисс ер нь улс төрийн дарамтанд байгаад шийдвэр гаргахад жоохон төвөгтэй байгаад идэв юм шүү. Албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадахгүй байх гэдэг чинь ер нь та бүхний хувьд ажил яг ямар төвшөнд байна вэ гэдэг л харуулдаг шүү. Тэгэхээр улс төрийн нөлөө бол за миний хувьд бол тийм бол алга байна. Одоо шууд утгаараа юу гэдгийг наадгондлоо одоо ингэж шалгах хэвээр энэ дээр ингэх хэвээр ч гэдэм үү те. Энэ бол би бол байхгүй нь гэж хардаг. Нэг тийм улс төрийн нөлөө бол байхгүй. Хараа тус байж чадж байгаа юу? Чадна шүү дээ. Тэгэхээр яг гоо ер нь бол энэ дээр ингээд таны хийсэн статистик чинь яг энэ нөгөө хараа тус байна гэдэгтээ чинь зөрчилтэй л юм л да. аль статистик? Та 1460 орчим гомдол ирлээ. За ер нь ингээд энэ гомдлын тодорхой хувь нь бол шийдэгдэхгүй байна. Энэ нь юун дээр шийдэгдэхгүй байна гэхээр улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой зүйл шийдэгдэхгүй байна. За дээрээс нь энэ дундаа сайд нарт ч юм уу эсвэл удирдах албан тушаалтнуудад зөвлөм шаардлага өргүүлэхээр энэ асуудал удаашралтай байна гэдэг ингээд хэлээд байгаа зүйл чинь нөгөө таны хараа тус байгаа гэдэгтэй чинь амьдралдаа зөрчилдөд юм шүү. Яг тэгж үзэхгүй л дээ. 1460 гомдол ирж байна. Энэ 1460 гомдлоос шууд хүний эрхийн үндэсний комисс харьяалан шалгах гомдлууд гэж байна. Бид нүр шалгахгүйгээр шууд харьяалах шийдэх ёстой байгууллагууд нь шилжүүлж шийдвэрлэж байгаа гомдлууд ч байна. Яг одоо зарим дээр нь хяналт шалгалт хийгээд шаардлага зөвлөмжүүд өгөх тухай асуудлууд ингээд байна. Тэгэхээр яг биелэхгүй байгаа асуудал бол юм баггүй. Одоо юу гэдгийг бид нүр нэг хяналт шалгалт хийлээ. Хийгээ явсан тэр асуудал нь хууль нь өөрөө хүний эрх зөрчсөн ийм хуультай кейсүүд байдаг байхгүй. Магадгүй нэг. Эсвэл бол бид нар юу гэдгийг түр хамгаалах байр одоо энэ орон нутагт байгуулах шаардлагатай байна. Байгуул. Гэт ингээд тодорхой зөвлөмжүүд. Тэгээ энэ юун дээр бас тэгэхээр нэгдүгээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно гэдэг энэ асуудал өөрөө 30 хоногийн дотор шийдэгдэх үү? 60 хоногийн дотор шийдэгдэх үү? Тэр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийн дээд хугацаа 60 хоногийн дотор биелүүлж одоо хариу ирүүлэх ийм л асуудал байдаг. Тэгэхээр одоо хууль зүйн сайдад өгдөг магадгүй нэг шаардлага юм уу зөвлөмж өглөө энэ хуулийг хүний эрхийн зарчимд нийцүүлээд одоо сайжруулаа гэд одоо өхөөсөр аргагүй. Гэхдээ ирж байгаа хариу нь бол мэдээж хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад бидэнд өгөхгүй. За энийг бол бид нар ажлын хэсэг гаргалаа. Судлаад хуулийн төсөл боловсруулж гинэ гэдэг хариу ирж байгаа. Тэр энийг бид нар одоо биелжлээ гэж бол бас үздэггүй. Тэгэхээр энэ бол бас биелэгдээгүй гэдэг англи руугаа л ороо явчихна. Гэтэл нэг одоо төр хамгаалах байр байгуул энэ орчноо хүүхдэд ээлтэй болго гэдэг юм уу ингээд шаардлага өгөхөөр одоо яг энийг шийдэх төсөв энэ жил бол байхгүй байна. Ирэх жилийн төсөвт оруулаад ингээд шийдэе гэхээр энэ ахаад л бас нэг хагас жилийн хугацаа болчихдог. Тэгтээ яг хагас жилийн дараа бид нар очиод дахиад нөгөө мониторингоо хийгээд үзээд энд охиц дэвсэл гарч ийн үгүй гэдгийг бол ингээд шалгаа явуулдаг. Тэгэхээр яг энэ дээр ийм хоёр хүчин зүйлтэй холбоотойгоор шаардлага зөвлөмжүүд биелэгдэхгүй байх магадлал одоо их өндөр байгаад байдаг. Дотор нь ангилж үзэж харах хэрэгтэй юм ба шүү дээ ер нь. Тийм одоо тийм. Тэгэхээр яг гоо тийм зохион байгуулалтын шинжтэй хурдан шийдэгдэх асуудлуудыг бол ингээд шийдчихэд байгаа. Гэтэл тэр яг хууль эрх зүйн орчтой холбоотой төсөв санхүүтэй холбоотой ингээл асуудлууд бол жоохон урт хугацаанд да тий. Тэгтээ нөгөө хугацаа шаардлага зөвлөмжөөс асуу хугацаанд дотор бол биелэгдэхгүй баг. Гэтэл яг тэр төсвийн тухайн шаардлагыг авсан хүн бол шийдэж чадхааргүй ч бас зөвлөм шаардлагыг бид нөр өгж байгаа шүү дээ. Одоо өчигдөр нэг хүн гомдлол 30 хоногийн дотор одоо уурын суух баригээд шүү дээ. Одоо энэ миний одоо миний хариуцах асуудал мөн үү мөн. Гэхдээ энд юу хэрэгтэй? Одоо тодорхой төсөв хэрэгтэй. Энэ процесс явж байтал тодорхой цаг хугацаа шаардна. Тэгээ энэ хооронд мэдээж хүний эрх зөрчигдөх гээд идэг. Тэгэхээр энийг бид нөр аль болох зөрчихгүй байх одоо зохион байгуулалтын арга хэмжээ авгээд нэгэнт үүрэг хүлээсэн төрийн албанаас бол бид нөр шаардаал явж идэг нэг юм асуудал байна. Одоо ингээд нэг үе үеийн
олон нийтэд ил болохоор бид нар ингээд бүгдээрээ л асуудал үүсгээд байна. Энэ саяны 16 настай хүүхдийн хохирсон асуудал гарлаа. Тэгээ өмнө бас ингээд бас бага насны хүүхдийн хохирсон асуудал гарлаа. Энэ дээр ингээд юу нь яг ямар чиглэлээр хууль эрх зүйн хувьд юу нь та бүхэн ажилтдаг юм бэ? Энэ ялангуяа саяны тэр 16 настай охины асуудал дээр тэр хэрэг мөрдөн шалгах, хянах тэр процесс шүүх хүртлээр бас ингээд асуудалтай байсан юм уу да гэдэг зүйл анзаарагдсан. Одоо болтол ингээд хэрэг нь буцаал дахиж тэр хоёр хүний сэжигтнэр нь татаал эсвэл нь тэр хоёр хүнийг хохирогч гэж үзсэн гэдэг ч юм уу. Ийм зүйл төр чинь нөгөө нэг эрх мэдэл байхгүй, дээрэс нь асуудлыг яаж хууль эрх зүйн өрөөмж шийдэх юм бэ гэдэг одоо мэдлэг бололцоо нь бага байгаа энэ хүмүүс чинь эрхээ зөрчүүлээл юм л да. Тэр хүчирхийллийн асуудлууд нийгэмд анхаарал татсан энэ кейсүүд тэгээд хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд энэ хэрэг өртгөлт, мөрдөн байцаалт, шүүхээр хянан шийдвэрлэж байгаа ажиллагаанд оролцохыг хориглоно гэж заасан байдаг. Тэгэхээр яг одоо тэр хэрэг дотор ямар нотлох баримт авагдаад аливаар нь одоо энэ хүн буруутай буруугүй гэж маргаад байгаа вэ гэдэг тал дээр бол бид өхөн бүрэн одоо мэдээлэл бол байхгүй. Харин бид нар тогтолцооны хувьд нь бол энэ асуудлыг авч үздэг. Өнөөдөр хүүхэд энэ хүчирхийллийн хохирогч болох ёсгүй. Ийм одоо орчин нөхцөл бол бүрдсэн байна. Энэ дээр одоо ийм зүйлийг гаргуулахгүй гэж ажиллаж байгаа төрийн байгууллагууд өөр хүлээс албан тушаалтанд өөргөө биелүүл чадж гин үгүй юу гэдэг дээр бид нөр харин дүгнэлт хийж болж байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл, энэ гендер суурилсан хүчирхийлэл, хүүхдийн амнаас хохирох энэ асуудал бол буурахгүй байгаад үнэхээр одоо сэтгэл эмзэглүүлж. Тэгээ энэ дээр үнэхээр яг тийм бодлоготой, оновчтой урсан сэргийлэх арга хэмжээ авч чадж гин үгүй юу гэвэл бас авч чадахгүй байна гэж үзэж байгаа. Хамгийн сүүлийн кейс гэдэгт л тийм ээ. Урд нь хэрэг төвөгт холбогдсон хүнийг ямар ч хяналтгүйгээр суллаад гаргаа явуулснаас үүдэж сая тэр ноцтой хэрэг гарлаа тийм. Одоо нэг айлын 3 хүний амьсыг хохироолно шүү дээ. Дээр нь юу дээр бид нөр хяналт тавих вэ гэхээр ер нь хамгийн хүнд процесс бол хамгийн хүнд шийтгэл бол процесс гэдэг. Тэгэхээр хэргийг бол аль болох богино хугацаанд шийдвэрлэж, эргэлзээгүй шийдвэрлэж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээдэг ийм чадвартай тогтолцоог бүрдүүлэх ёстой. Гэтэл саяны таны дурддаг тэр одоо 16 настай хүүхдийн тэр кейс дээр бол ингээд жил 6 сар бараг ингээд 2 жил үргэлжилж байна. Яг хуулийн хугацаа байгаа. Гэхдээ ийм төрлийн хэргийг ямар ч эргэлзээгүйгээр маш богино хугацаанд шийддэг чадах өнөөдөр дотмог байна л гэж дүгнэж. Тэр цаашдаа бол энэ мөрдөн шалгах, энэ тавьж байгаа тэр прокурорын хяналт, тэгээд шүүх одоо энэ үйл ажиллагаа, энэ бол одоо ингээд цаашаа үргэлжлээл ингээд явна. Энэ дээр бол бид нөр зураг системийн тогтолцооны хувьд нь одоо ажиглалт хийгээд одоо ил байгаа мэдээллийн хүрээнд бол бид нөр ажиллаад явж байгаа. Мэдээж нөгөө хүний эрхийн үндэсний комисс бол одоо бүх зүйл рүү ороод бүгдэнд нь ингээд энэ болж байгаа бүх процессын буруут нь бол танах гэдэг үндэс угаасаа байхгүй. Гэхдээ сая таны хэлж байгаа тэр процесс төр нэг асуулт байна. Энд л ингээд иргэддээр за ялангуяа энэ сэтгүүлчдээр хүмүүс төр их тохиолддог зүйл. Процесс тэр хүнийг ялцдаг. Нэг албан тушаалтан гомдол өглөө. Нэг дуудлаа алга болчихно. 2 сарын дараа дахиж өөр газар дуудлаа баахан бичгээр бүрдүүлгэн халуун нарандаа авчиад хаалганыхаа үүдэнд гадаа өдөржин хүлээлгэн. Тэгээд орой ажил харахын алдад гарч ирсэн чи байц юм уу? За маргааш өрөөд ирэх. Энэ бол ингээд хамгийн наазахын зөрчил шүү дээ. Иймэрхүү зүйлүүдийг ингээд бид нар ингээд халахын тутамд болоод байхад яагаад энэний хажуугаар ингээд л яваад байдаг юм бэ л гэдэг асуулт байна. Бид нар бол ийм зүйлүүдийн хажуугаар одоо явдгүй л гэж харж байгаа. Үнэхээр одоо хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлтүүдэд, илтгэлүүдэд энэ мөрдөн шалгах ажиллагааг хүний эрхээ дээлтэй шуурхаа, залхаан цэрлүүлсэн. За энэ ч өөрөө цаашлаад эрүүдэн шүүлтийн одоо нэг хэлбэр
хүний одоо алдшгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж байгаа ийм үйлдэл юм а гэж үзэж цагдаагийн байгууллага, за энэ мөрдөх чиглэлтэй байгууллагууд, прокурор бол байн асуудал идэв бол ингэж тавьдаг. Яг энэ Өөртөө юу гэхгүй одоо тэгээд асуудлыг тавихаар засна л гэсэн үг шүү дээ. Тим юм гарахгүй байна л гэсэн үг шүү дээ. Гараад шүү дээ. засаад явж Би байгаа. тийм кейс хохирогчийг бол би мэднэ. Тэгэхээр одоо манад ирж байгаа одоо тэр гомдлсан энэ чинь ингээд ер нь бол одоо ийм кейсүүд байгаа бол аль болох л одоо биднэрт мэдээлж явах хэрэгтэй. Тааг нь мэдээ. Ерөөсөө нэгийг ч үлдээж болохгүй мэдээлэх хэрэгтэй. А энийг харин мэдээлсний дараа хүний эрхийн комиссн шалгаж чадахгүй байгаа бол бас нэг шүүмжлэх ёстой. А тэгээ яг сая таны хэлсэн шиг ийм одоо кейсүүдийг бол өмнө манад бол ирж исэн. А энэ дээр бол захаар хэмжээнүүдийн дор нь аваад тодорхой одоо цагдаагийн байгууллагын холбогд хаалбын шалтнуудад дотоод хяналт шалгалтанд хийгээд комиссоос ч юм уу шаардлага зөвлөмж яваад ингээд хариуцлагууд тооцогдож байгаа. Нэгд энэ бол нэг кейсээр. Харин тогтолцооны хувьд нь бол энэ шударгаар шүүлэх эрхийг одоо бүрдүүлэх ёстой юм аа. Энэ мөрдөгчийн одоо ажлын ачааллыг зохистой болгох ёстой. Хүн дээлтэй энэ мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байх ёстой гэд ингээд холбогдох хуулиудад бол сүүлийн 3 жилийн хугацаанд эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуульд яг энэ хүний халдшгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой хүнийг дур зоргоор одоо дууддаг, саатуулдагтай холбоотой энэ асуудлыг хязгаарлах зорилгоор эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуульд бол 190 зүйлээ ингээд комиссийн дүгнэлтээр нэмэлт өөрчлөлт орчод байна. Хамгийн сүүлийн нэг жишээ нэрээ 2023 оны байдлаар авсан байсан. Тэр хууль зассан л да 24 оны ихэр нөгөө одоо ч гэсэн тэр юм гараад интгсэн юм. Прокурорын зөвшөөрлгүйгээр бариад авдаг. Барьж цагтан хорцтойхоо араас прокурорын зөвшөөрлөө аваад тэр үнийг 30 хоног бол 30 хоног сунгадаг. Үгүй бол нэг 48 цагийн дотор гаргаа явуулдаг. Энэ зөрчил энэ одоо арай л хитрхи юм шүү. Энд ч одоо бид бүхэн чинь хуультай улс шүү дээ. Тий. Тэгэхээр статистик бид нөр харж ярих ёстой л доо. Тэгэхээр 90% нь байсан. Би яг нарийн тоог нь бол санахгүй. 2022 онд Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай илтгэгч Монголд ирж ажилласан. Дур зоргоор баривчлан саатуулахаас одоо урсан сэргийлэх ажлын хэсэг ирж ирээд тэр чинь бүр тэгсэн шүү дээ. Шүүхийн хяналтгүйгээр баривчлах ажиллагаа 99% байна гэдэг дүгнэлтийг гаргасан. 90% 99 бүр 98. Тэгээ энэ дүгнэлт гарсны дараа болвол манай хууль хяналтын байгууллагууд үүнийг бол няцаах гэж оролдсон. Ийм зүйл Монголд байхгүй гэд. За тэгээд энэ ч өөрөө нийгэмд юм тодорхой асуудал болсон. За үүний дараа хүний эрхийн үндэсний комисс 2022-23 оны бүх баривчилгааны материалууд дээр бид нөр дүн шинжилгээ хийсэн. Баривчилгаа болон цагдаа орон дээр. Ингээд үзэхэд бол үнэхээр одоо 98-99% та биш юма гэхэд бидний дүгнэлтээр бол 75% та дур зоргоороо баривчилж чинь гэдэг дүгнэлтийг гаргасан. Тэгээ энийг улсын их хурлд илтгэлээрээ танилцуулсан. За үүнтэй холбоотойгоор шүүхийн зөвшөөрлгүй баривчлах ажиллагаа цагдаа хорих гэдэг энэ хоёр арга хэмжээнд дээр үндсэндээ бараг одоо 70-80% одоо хууль эрх зүйн хувьд өөрчлөлтийг орсон. За энэ дээр мэдээж одоо хууль зүйн дотоод хэргийн яам засгийн газрын одоо манлайлал бол байсан. Ингээд энэ хууль өөрчлөгдсөн. За энэ өөрчлөлтийн явцад бол дахиад одоо бид засах олон зүйл байгаа юм байна гэж өмгөөллийн одоо эрх зүйн байдалтай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг дөнгөж сая энэ 2025 оны 6 сарын 27-ны өдөр ингээд баталж. Тэгээ энэ бүх өөрчлөлтүүд бол үндсэндээ ингээд яг юм системийн хувьд дүгнэлт хийгээд ингээд оруулахаар засагдаад нийтдээ бол бараг 100 одоо 80 90 орчим одоо тоосноор 90 орчим зүйл ингээд өөрчлөлт орсон. Тэгээ ингээд харахаар 2023 онд өнөөдөр 25 он те 23200 орж ингээд нөгөө буурж байгаа юм. А яг энэ том тогтолцооныхон зургаар аваад үзвэл нөгөө хүний эрхийг дур зоргоороо саатуулдаг асуудлууд бол буурсан. А яг нөгөө шүүхийн зөвшөөрлгүй баривчилдаг ажиллагаан дээр бол бүгдийн шүүхийн хяналтанд оруулсан. Тэгэхээр нэг ч юм одоо шүүхийн хяналтаас гадуур бол явахгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас нөхцөлөд ингээд харьцангуй байж. Зөвхөн таны одоо ярьж байгаа зүйлтэй бол үнэхээр бас шаардлага гарвал үнийг барьж хорчихгүй л байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас цаашд яах вэ гэдэг хууль эрх зүйн орчин тогтолцооны хувьд бол анхаарч
Тэрс нэг хүний эрхийг эдэлсэн хууль эрх зүйн хүрээндээ л ажиллах хэрэгтэй. За би танаас сая энэ нөгөө шаардлага гараад та бүхэн тэн дээр дүгнэлт хийгээд засуулсан процессыг асуулаа шүү дээ. Энтэй уялдуулаад нэг асуух 2-3 асуулт. За нэгдүгээр энэ нэг цэрэг дээр утас цэргийн албаагч дээр гараад байгаа энэ асуудлыг яг саяын энэ тогтолцооны хувьд хараад хууль эрх зүйн хувьд засаж байгаатай адилхан ямар дэвшлийг гаргах ёстой юм бэ? Одоо ингээд нэг талдаа тэнд амь нас, эрүүл мэнд сэтгэл санаагаар охироод. Нөгөө талдаа энэ улс орны хувьд нөгөө нэг цэргийн алба гэдэг зүйлээс холдох, хаахгүй байх, цэрэгт явахгүй байх гэдэг юм давхар асуудлууд үүсэт. Энэ дээр ямар бодлогын өөрчлөлт хийх вэ? Та бүхэн ямар дүгнэлт гаргаж байна? 2006 онд Хүний эрхийн үндэсний комисс хамгийн анхын цэргийн анги байгууллагын нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд үндсэндээ бол энэ хүний эрх чөлөө, алдшгүй чөлөөтэй байх дөрмийн бас харилцаа бол одоо соёл мэт болсон байна гэдэг дүгнэлтийг бол анх гаргаж ирсэн юм байна лээ. За ингээд энэний хүрээнд бол арга хэмжээнүүд аваад нэлийн одоо 10 жил ингээд аваад явсан. За 2021 онд бол хэд хэдэн анхаарал татсан цэргийн албатай холбоотой кейсүүд гарсан. За хүнтэй үндэслээд одоо хүний эрхийн үндэсний комиссаас өргөн хэмжээний улсын хэмжээний хяналт шалгалтуудыг зохион байгуулад дүгнэлт гаргасан. 2021 онд бид нөр одоо судалгаануудыг хийгээд тэгээ 22 онд улсын их хурлын талаар танилцуулсан та санаж байгаа бол. Тэгээ энэгээр бол юу гэж утсан гэхээр дөрмийн бас харилцаа бол бүрэн арилаагүй байна. А гэхдээ тэр 2006 оны дүгнэлттэй харьцуулахад одоо хүний эрхийн тэр зөрчлийн хэлбэр бол 6-аас 21% бол нөгөө төрлөөсөө хамаарат буурсан байна гэсэн ийм дүгнэлтэнд бол хүрсэн. Ахиц бол гарч байгаа. А тэгээ 21 оны 22 онд энэ илтгэлийг хэлсэнтэй холбоотойгоор улсын их хурлаас 49-р тогтоол гэж гарсан. 49-р тогтоол нь бол энэ цэргийн албанд хүний амнаас хохирох, эрүүл мэндээрээ хохирох, дөрмийн бус харилцааг бол үндсээр нь талсан зогсоо. Цэргийн албаны одоо хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр засгийн газарт үүрэг чиглэл өгөх гэдэг ийм хэд хэдэн тогтоолууд гараад өнөөдөр энэ хэрэгжиж явж байгаа. За тэгээд батлан хамгаалахын тухай хууль зэвсэг төчнтэй холбоотой хууль тогтоомжуудад холбогдох өөрчлөлтүүд орсон. Цэргийн албанд хүний эрх хэрэгжлийг дээдлэх, ялгарлан гадуурхалтаас одоо ангид байх энэ одоо эрх зүйн орчныг одоо бүрдүүлж ажиллана гэдэг энэ өөрчлөлт ирсэн. За энэ хүрээндээ маш өргөн хэмжээний сургалтууд бол цэргийн ангиуд дээр явагдаж байна. А жил болгон бид нөр 49-р энэ тогтоолын хэрэгжилтийг авч зэвсэг төчин дотоодын цэрэг хилээс бол ингээ мэдээлэл аваад ингээ зааж уурчлаар ингээ л гэж. Одоо тасрахгүй л байгаа юм л да. Магадгүй ингээд улам нууц байдал руу орж явах шиг байна. Бид бүхэн бол зөвхөн энэ одоо төв суурин газар дээр анхаарал хандуулаад тэ хил дээр, став дээр би тэр танаа юуг уншсан байхгүй юу тэр дүгнэлтийг. Тэр дүгнэлт дээр ингээд та тэрийг олон нийт рүү гаргах болохгүй гэдэг агуулгатаагаар дүгнэлтээ тавьсан байна лээ. Тэрийг уншихад бол үнэхээр аимшигтай зүйлүүд өрнөдөг юм байна лээ. Энэ зүйлийг л засахын тулд одоо яах вэ? Бид нар ингээд нэг даргаыг нь халаад ч юм уу ингээд явчихаар цуур асуудал зөрчигдөхгүй байна. Хүн байгаа юм чинь тэнд асуудал үүсээд байна л да. Тийм. Тодорхой саналууд гарсан манай илтгэл дээр бас зарим зүйлүүд нь бол ил тод байгаа. Өнгөрсөн улсын их хурлын чуулганд бас энэ асуудлыг бол танилцуулсан. А зүгээр би бас энэ дээр хяналт тавьдаг ингээд комисс ажилтдаг хүний үед харахад өөрчлөлт бол гарч байгаа. Тэнд бол одоо хавтгай одоо тийм хүний эрхийн зөрчийг одоо зөрчөөд очсон л болвол ямар нэгэн тийм одоо зодуур нүдүр дэглэлтэд ингээ өртөд идэг юм бол одоо багассан. А бид нар болж байгаа юм ярих хэрэгтэй. А хуучин бол нөгөө цэргийн дарга нар гэдэг юм уу те одоо офицер, ахлагч нар энэ төр бол одоо хуучин систем 3 жилийн өмнөөс эхлээл одоо 91 цэрэгтэйгээ нэг дэглэлцдэг, нэг шанаа өгчдөг юм байх ёстой гэж үздэг байсан бол одоо бол энэ харьцаа бол буурж байгаа. Одоо зүгээр юу тасан зогсохдохгүй байгаад байна вэ гэхээр цэргүүд хоорондын энэ харилцаанууд байгаад байна. Тэнийг бол нухаарахгүй. Өнгөрсөн жил хилийн зэрэг дээрч гарлаа, зэвсэг төчин дээрч гарлаа, сая энэ дотоодын зэрэг дээрч гарлаа. Тэгээ энэ дотоодын зэрэг дээр бид нүр сая шалгалт хийгээд өнгөрсөн одоо пүрэв гарагт хууль зүйн дотоод хэргийн сайд руу шаардлага өгсөн. Тэгэхээр энд юу вэ гэхээр дотоодын зэрэг дээр энэ цэргийн дөрмийн бус харилцаа бол байна гэж л бид нүр дүнсэн. Энэ соёл хандлага зас. Цэргүүд хоорондоо тэр нэг шанаа авдаг гэдэг юм уу, эрх чөлөөнд нь халддаг
За тэгээд нэг юм манай иргэдийн дунд бас бий болдог цэрэгт явсан хүн нэг шанаа авах ёстой мостой гэдэг нэг ийм хандлага бол бас байна гэдэг бол дүгнэлт дээр гарсан. Тэр өөрсдийнх нь ажлын хэсгийн дүгнэлтэн дээр ч гэсэн энэ зүйлүүд Саяхан та бүхний хийсэн дүгнэлтэн дээр одоо нэг ямар нэгэн кейс юу байна одоо ингээд нэг ийм нөхцөл байдлыг арилгах хэрэгтэй байна. Энэ бол давтамж нь олон байна гэдэг ч юм уу. Хамгийн анхааруулжтай одоо тийм кейсийн ганц нэг жишээ юу н та нэг дурдуулна. Сая дотоодын цэргийн хяналт шалгалтуудыг дөнгөж дуусгаад ингээд явж байна. Энэ дээр бол нэг цэргийн аль багч нар тийм дарга захирагчаас илүүтэйгээр бие биендээ гар хүрдэг асуудлууд байна. Энийг тухайн одоо хариуцж байгаа дарга цэрэг хяналт тавьж байгаа хүмүүс илрүүлсэн байна. Тэгэд энийг урдсан сэргийлэх арга хэмжээ аваагүй байдаг л ийм алдаа бол харагдаж байгаа байхгүй. Нуун дарагдуулдаг гэх юм уу одоо өгдгийн тийм ингээд нүд нь хөрцөө явж байгаа зүйлийг хараад яасан ингээд асууж тодруулаад тэгээд иймэрхүү зүйл бол байдаг гэдгийг дотооддоо мэддэг. Тэгтээ нөгөө санал асуулга социологийн судалгаагаар бол за нэг иймэрхүү сэжигтэй юмнууд байна. Тэгээд яах юм гэдгээ авч чадахгүй хийгээгүй. Энэ нөхцөл байдал бол өөрөө бас явандаа ингээд хүний эрхийн зөрчил гарах ийм нөхцөл байдлыг бий болгож байгаа байхгүй. Тэр энийг нь бол өдөр зас залруулга явуулсан. За дээр нь ингээд бас хууль эрх зүйн орчинтой холбоотой юм шиг байна. Тэр камерын хяналтууд дутмаг. Тэгээд одоо цэрэгт бас дөрөнд заагдаагүй олон зарим нэг тийм хязгаарлалтын шинжтэй зүйлүүдийг тогтоосон тийм. Тэгэхээр энэ бол өөрөө бас тэр цэргийн сэтгэл зүй олон зүйлүүд нөлөөлдөг. За тэгээд яг хоо ер нь бол бид нар энийг бас баланстай авч үзэх ёстой. Тэгээд тэр орчин үеийн тэр хэв шинж руугаа нийцүүлж энэ цэргийн албаны үйл ажиллагааны тэрийг бол зохион байгуулахад бол суралцах шаардлага байна л гэж ингэж харж байгаа юм. За хүүхдийн эрх зөрчигдөд байдаг асуудал дээр ямар хуу чиглэлд анхаарч бодлогын хувьд, хууль эрх зүйн хувьд яаж залруулвал энэ одоо гэмт хэрэг зөрчил энэ олон нийтийг бухимдуулсан тэр хүмүүсийг хохироосон зүйлсүүд буурах юм бэ? Та бүхнийг харж байгаагаар. Хүүхдийн эрхтэй холбоотой асуудал. Хүүхд бол төрийн одоо бодлогын одоо гол төвд байна л гэж байгаа. Энэ бол байх ёстой. Хүүхдийн одоо дээд эрх ашиг сонирхлыг хамгаална. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхд тохирж байна. Үе тэнгийн дэрхэлтийн улмаас хүүхд тохирж байна. За тэгээ бүр цаашлаа захиргааны одоо үйл ажиллагааны шийдвэртэй холбоотой гор тийм энэ сургуулийн орчин нөхцөл гэдэг ингээ хүүхдийн эрхүүд зөрчиж байна. Энэ дэр бол одоо яриул их өргөн хүрээтэй. Гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд хүүхд хамгааллын асуудлуудыг яаж авч үзэх ёстой вэ? Тэр хамгаалах байр, төр одоо хамгаалах байрууд хүүхдийн одоо тэр зөрчигдсөн эрхийг сэргээх тухай асуудал. За тэгээд тэр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үнэлгээ хийж тэр үнэлгээнийхээ дагуу эрсдлийг одоо бууруулахад чиглэгдсэн энэ арга хэмжээнүүд. За дээр нь эрсдэлт нөхцөлд байгаа энэ хүүхдүүд болон энгийн төрийн зөрчил олгосон хүүхдүүд дээр ажилладаг тэр хүүхдийн эрхийн одоо тэр хамтарсан баг хууль зүйн ороо гэдэг. Энэ нөгөө ажиллаж байгаа энэ тогтолцоонууд нь өөрөө чадах нь бол их сул байна. Мэргэшиж ажиллаж чадахгүй байна. Хүүхдтэйгээ яг ойртож ажиллаж чадахгүй. Ийм нөхцөл байдлууд бол харагдаж байгаа. За тэгээ хууль эрх зүйн орчинд төсөв санхүү байхгүйгээд ингээд нэг хэсэг явсан. Сая өнгөрсөн жил одоо хүүхдийн эрхийн улсын байцаагчийг сум болгонд байгуулна гэдэг ингээд одоо томилдсон. Тэр улсын байцаагч нар өнөөдөр яг бодит байдал дээр ажиллах орчин нөхцөл нь бүрдээгүй байна. Хүүхдтэйгээ одоо ажиллах тэр мэрэгсэн мэдлэг ур чадвар нь дутмаг байна. Тэгээ энэ цалин хөлсөн үүнийгээ дагаад бага учраас ихэнх нь одоо тийм төр зур ажиллаад одоо явах ийм сонирхолтой. Эннээс холбоотой ингээ хүүхдийн эрхийн зөрчлүүд ингээд үүсэж байгаа. За дээр нь бас өнгөрсөн жил манай илтгэд тусгагдсан тийм энэ хүүхэд бэлгийн хүчирхийллийн хоригч болж байгаа асуудал бол үнэхээр бас сэтгэл хөдлөлөм анхаарал татж байгаа ийм асуудал. Энийг бол бас бодлогын төвшөнд тэр хүүхд хамгааллын байгууллагууд цагдаа, эцэг их, нийгмийн одоо хороо, эмнэлэг гэдэг ингээ бүх талууд, үүрэг хүлээгч талууд бол энэ дээр анхаарах шаардлага байна гэж ингэж харагдаж байгаа. За бид хоёрын ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөж байна. Сүүлийн нэг хоёр асуулт байна. Ер нь энэ гарч байгаа хууль тогтоомжууд дээр одоо гарч байгаа хууль болгон дээр дүгнэлт хийгээд байх мэдээж үүрэг байх хэрэгтэй л байгаа. Гэхдээ яг одоо гарч байгаа журам хууль энэ болгон дээр хүний эрхийн зөрчил ямар байна вэ гэдэг дээр та бүхэн дүгнэлт хийж чадж байна уу? Тэр хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад
За тэрнээс өмнө ч бас байсан. Ер нь бол хүний эрхийн үндэсний комиссоос шинээр одоо батлагдж байгаа хууль, өргөн барьсан хуулийн төсөл дээр хүний эрхийн үндэсний комиссоос заавал саналыг авна гэж ингэж тусгасан. За энэ хүрээндээ бол бид бүхэн одоо ирж байгаа хууль болгон дээр одоо танилцаад ил хүний эрхийн зөрчилтэй асуудал байвал энэ бол зөрчилтэй байна. За дээр нь нэмээд ийм асуудлуудыг энэ хуульд заавал тусгах ёстой юм а гэдэг саналыг бол улсын хурлд хүргүүлж байгаа. За дээр нь хүний эрхийн үндэсний комиссоос ажлын хэсэгт одоо ажиллах тухай ийм саналууд бол бас тогтмол ирдэг. Тэгэхээр тэр болгон дээр бол бид нар бас хүн хүчнийхээ нөөцөөс хамаарат мөрөхээр одоо ач холбогдолтой хуулиуд дээр бол ороод явж байгаа юм. За зарим дээр нь бол саналуудаа өгөөл явж байгаа. За гацуу тэр санал маань бас зарим нь тусахгүй. Яг миний асуугаад тэр л тусахгүй. Дээж хүүхээс одоо жишээлбэл эргүү хуультай холбоотой зүйл бол дээж хүүхээс прокуророос бусад байгууллагуудаас за бусад холбогдол төрийн бус байгууллагууд танахаас саналууд авчиж байгаа. Яг тэр процесс чинь өөрөө та мэдчихсэн тийм. Хилцүүлгийн шатанд орж ирээд засагтан ажлын хэсэг дээр янзлагдсан за батлагдахдаа үг үсгийн хувьд ингээ хуулийн техник ашиглаад ингээ явчихдаг. Энэ зүйлүүд дээр яг эцэслэн гарсан батлагдсан хуулиуд дээр нь бүрэн гүйцэд ажиллаж чадж байна гэж асуух юм л. Яг зарим нь бол одоо зарим дээр нь бол тусчж байгаа юм. Зарим дээр нь бол үнэхээр тусахгүй байна. Бас ингээд талуудын одоо байр суурь санал орж ирээд тэгээд тусахгүй байх тохиолдлууд бол их. Тэг орхигдоо гарч гарч нөгөө хүний эрхийн зөрчилтэй хууль гарч байгаа юм шүү. Гэхдээ одоо тэгэл батлаг одоо бид өхөн бол хүний эрхийн зөрчилтэй хууль байна гэж дүгнж үзэж ярьдаг. Мэдээж хуулийг бол их хурл баталж байгаа учраас хүний эрхийн зөрчилгүй байна гэж тэн дотроос хариуцж байгаа ажлын хэсэг байнгын оруудууд нь үзээд болж гин гэдэг ингээд баталчихж байгаа зүйлүүд дээр бол бас тэр чи та хэдэ санал авах хэрэг байна. Яг зарим дээр нь бол зарим дээр нь бол ингээд авдаг. Зөвөр бас бид бүхэн бол бас их тийм заримдаа тийм юу гэдгийг ингээд тэр ажлын хэсгүүст ажиллаж явж байгаад их тийм өөдрөг юм уу одоо юм хийсвэр юм бодоод байдгийн болов гэж бодож байгаа. Одоо хамгийн сүүлд ихтлээ нэрвийн хэрэг хянаж өдрлөх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахад одоо шүүгдэгчдийг цагдаа орохтой холбоотой асуудал дээр бид нар бол нэг нэлээд дэлгэрэнгүй том процесс оруулчихна гэж бодоод ингээд явж байтал 3 4 одоо заалт нэмэл тэгээд болчихсон. Гэх мэтчлэн ингээд. Тэгэл ингээд асуудлууд бол бас ингэ яваад байдаг тийм. Тэгэхээр бас яг хоо бид нар бол мэдээж хамгийн сайн одоо хүний эрхийг хамгаална гэж одоо зарим нь бас биелэгдэхгүй ч юм бас санал манд өгж байгааг үүсэхгүй. Гэтэ нэг иймэрхүү нөхцөл байдал бол байгаа юм. За энэ ингээд нэг юм одоо ялангуяа нийслэл дээр ч юм уу эсвэл ямар нэгэн аймаг дээр сумд дээр ингээд нэг яг тухайн орон нутгийн захиргаанаас нэг тасгал шийдвэр гаргадаг штэ. Одоо машиныг ингэнэ. Оноо гэдэг ч юм. Ийм илтэд хүний эрхийг, суур эрхийг ингээд зөрчиж байгаа, өмчтэй байх эрхийг зөрчиж байгаа зүйлүүдээр та бүхэн ер нь яг шаардлага хөргүүлсэн юм байна уу? Ер нь энийг юу гэж харддаг? Тэгээ ер нь хүний эрхийг хязгаарлах гэж байгаа болвол одоо энэ дугаарын хязгаарлалт тэгэл гинт шийдвэр гаргадаг. Өчигдөр одоо дээрлэлттэй холбоотой асуудал дээр хоёрын хэрэгтэн бичнэ гэн оноо өгөн ч гэдэг юм уу ингээд за энэ болгон ч бол өөрөө хүний эрхийг одоо хязгаарлалт тогтоож байгаа шийдвэр гэж үзнэ. Тэр хүний эрхийг хязгаарлахад тавигдж байгаа шалгуур үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Энэ зарчмаа бариараа гэдэг асуудлыг бид нөр ярьдаг. Тэгэхээр хүний эрхийг хязгаарлах гэж байгаа бол тэр эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудтаа бол энэ асуудлаараа одоо сонсох ажиллагаа хийсэн, мэдээлэл хийсэн, олон нийтийн одоо санаа бодлыг сонссон. Тэгээд энэ одоо шийдвэр бол үнэхээр одоо нийтийн эрх ашигын төлөө бол хийхээс өөр одоо сонголтгүй юм байна. Тэгээ энэ бол зайлшгүй эерэг үр дүн авчирна гэж байгаа ийм шийдвэрүүдийг гаргаж явах ёстой. Гэтэл энэ дээр бол бас ингээд процессын алдаанууд бас гараад байна л да. Одоо өнгөрсөн хаваржангаа ярьсан түүц нүүлгэлттэй холбоотой асуудлууд гэх тийм. За тэгээд энэ мэтчлэн дээр бол нөгөө процессын явцад хүний эрхийг яаж хамгаалах вэ гэдэг энэ зарчмаа бол бас баримтлахгүй маш богино хугацаанд ингэж шийдвэр гаргаад байгаа иргэд олон нийтийн бас эсэргүүцэлтэд дулгарах хүний эрхийн зөрчлийг үүсгэх ийм нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа. Тэгэхээр бид нөр энэ кейс болгон дээр бол тодорхой тайлбар ажиллагаа хийж нөгөө хууль заасан бүр эрхээ хөрөн шаардлага зөвлөмжүүдийг өргүүлээд залруулад ажиллаж байгаа.
За нэвтрүүлгийн маань цаг дуусч байна. Ер нь одоо ингээ хүний эрх гэж ярихаар цогцтой бид нөгөө арчил дээр л явж очиж штэ. Арчил дээр явж очиж. Тэгэхээр энд нэг юм асуулт байна. Арчлын индекс тогтмол буурлаа. Одоо 25 он ямар болж гарахыг одоо хэсэг хугацааны дараа харна. Сүүлийн 2 жил харахад ямар ч сан дөрвөн байраар тогтмол буураад 84 рүү ороод ирсэн байна. Авилгын индекс бас буурсан байна. За дээрэс нь хэвлэлийн эрхчлөөний индекс. Тэгээ нөгөө тухайн улс орны ямар төвшөнд явж байгаа вэ гэдгийг хүний эрх арчлал нь ямар байна вэ гэдгийг хардаг. Хэдхэн тоо байгаа шүү дээ индикатор. Эднэр ингээ буураад л яваад байна. Энэ дээр ер нь ямар дүгнэлттэй байна. Үг хэлэх гэдэг чинь одоо хэвлэлтэйгээ уялдаад очин хэвлэлийн эрхчлөө арчил гэдэг чинь хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхчлөөтэй байх гэдэг рүү очино. Авилга гэдэг чинь нөгөө төрийн байгууллагаас үзүүлж байгаа эрх тэгш бус хандлага гэдэг ингээ яг л жижиг зүйлүүдэн дээр том агуулгаараа гараад ирж байна л да. Энэ дээр ер нь ямар дүгнэлттэй яаж ажиллаж байна вэ хүн танаа комисс? Хүний эрхийн үндэсний комиссийн нэг одоо үндсэн чиглэл те үнэхээр одоо байнгын ажилтдаг бол энэ иргэний оролцооны орон зайг хамгаалахад одоо доктортой бүр одоо нүд салгахгүй ажилтдаг гэж хэлж байна. Тэгэхээр иргэний оролцооны орон зай гэдэг бол ардчлалын гол үзүүлэлтүүд байдаг. Энд юу хамаарж байна вэ гэхээр үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх хэрэгчлөө, тайван замаар жагсаал цуглаан хийх, за мөн эвлэлдэн нэгдэх, төрийн болон төрийн бус одоо энэ холбоо сангийн одоо байдлаар одоо иргэний энэ дуу хоолой төр төргөх, төрийн одоо шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоо ямар байх вэ гэдэг дээр бид нөр тогтмол одоо ажиллаж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд үндсэн хуулийн цэцээс энэ 13, 14 буюу эрүүгийн хуулийн худал мэдээлэл тарахтай холбоотой энэ дүгнэлт гарсан. За энэ дүгнэлттээр бол хүний эрхийн үндэсний комисс бол магадгүй бас энэ заалтыг бол нэлээд одоо нухацтай авч үзэх ёстой гэдэг энэ асуудлыг 2022 оноос хойш одоо комиссийн гишүүний санаачлагаар комиссийн илтгэлд мөн гомдол мэдээлэлээр бол хид хідэн удаа шалгаад хууль зүйн яам руу тодорхой санал зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Үндсүүлийн цэцэд хамгийн сүүлд тодорхой одоо энэ шалгасан өгчөөсөн баримтчгүүд тайлбараа бол бас ингээд хөргүүлсэн байдаг. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай энэ хуулийн хэрэгжилт дээр дүгнэлт хийж зүгээр ийм байвал бас болох юмаа гэдэг тодорхой саналуудыг улсын хурлд хөргүүлээд тогтоол гарцсан. За мөн хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн асуудлыг бид нөр үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө. Нөгөө талдаа хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх ийм одоо редакцийн дээр хараат ус байдал энэ төрийг бэхжүүлэх чиглэлээр зүгээр ийм жишг загвар байж болох юмаа гээд манай холбогдох гишүүд хариуцаад те хуулийн энэ зүгээр жишг хуулийн төслийг хүртэл ингээд илтгэлдээ авсаргаад өгсөн. Хэвлэлийн эрхчлөө холбоо сангийн тухай хуулийн төрийн бас байгууллагатай холбоотой эрх зүйн зохицуулалт дээр ингээд дүгнэлт хийгээд байна. Харамсалтай нь энэ хуулиуд бол ойрын одоо өнгөрсөн 4 жил ерөөсө батлагдсангүй. Тодорхой одоо хилцүүлэг хийгдээд нэг асуудал болоод тэгээд ингээд одоо ингээд гацчихдаг. Тэгэхээр энэ иргэний орон зай энэ зүйлүүдэд бид нөр баталгаажуулж ийж энэ асуудлуудаа бид нөр хил тод ярьдаг байж ийж нөгөө ардчлалын индекс үуч ухрахгүй байх хэрэгтэй юм. Тэгэхээр ардчил гэдэг бол ерөөсөө иргэний оролцоотой төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа гэж одоо товчоор ойлгож болно. Гэтэл энэ нөгөө иргэний оролцоо маань хумигдаад идэг. Энэ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ямар нэгэн цензурт ороод идэг. Үүнтэй холбоотойгоор л одоо ухарсан үзүүлэлтүүд бол харагдсан. Тэр олон улсын байгууллагын судалгаанууд дээр. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нөр бас баталгаажуулж одоогийн хөрсөн төвшнгөө урагшаа ахуулахгүй бол энэ өөрөө хумигдах, ухрахтай бол маш амархан байдаг. Энэ нь бол энэ манай Монгол улсаас ч уламараад энэ дэлхийн нийтэд одоо тогтож байгаа энэ засаглал энэ одоо шинэ хандлага зөрчилдөөн шинэ хандлага чинь дороо ингээд дагаад явчихж байгаа. Тэгэхээр яг энэ Төв Азийн цэжинд одоо ардчлалын хүний эрх чөлөөний одоо баян бүрд гэдэг энэ одоо бас цорын ганц энэ улс бол энийг хамгаалахын тулд энэ иргэний оролцооны орон зай гэдэг энэ асуудлууд дээр бол байнга соргох байх хэрэгтэй. Өнөөдөр таныг ярьслахандаа урьдсан үндсэн гол шалтгаан бол энэ ардчлал энэ парламентын ёс гэдгийг хамгаалахын тулд иргэн бүр эрхээ хамгаалуулсан, эрх нь баталгаажсан. Дээрэс нь хүний эрхийг дээдлсэн тэр орчнол байх ёстой гэж
би өвдөө боддог. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг дуусч байна. Урилга хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Манай хүний эрхийн үндэсний комисс маань жоохон бяртаахан шиг ажиллаад өгмөр хөвдөө санагдаад байгаа шүү. Зөвлөмж гаргах шаардлага өргүүлэх чиглэлээсээ гадна бас нэг юм. Энэ ингээ хөвөний төлөө зүйл биш үү? Энэ иргэний нийтийн төлөө энэ зүйл хийгдсэн нөхцөлд дараадаа ингээд зөрчилгүй бид нар нэг юм эрүүл аюулгүй хууль ёсныхоо хүрээнд амьдрах орчин бий болох байх л гэж бодоод байгаа. За таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Бас орж ин хүний эрхийн асуудлаар ярилцлаа. Би тухайн сүмжлийг хүлээж аваад мэдээч одоо боломжит бүх хөлбраараа бэртаахан шиг ажиллахыг хичээнэ. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн төв нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг төрөөд өндөрлж байна. За бид бүхэн студид хүний эрхтэй холбоотой асуудлаар за хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Бацуугийн колдтой ярилцлаа. Тэгээд дараа 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Лавгийн төв нэвтрүүлэгтээ маань Хүнс групп, Хүнсний манлай үйлдвэр, Хүнс комплекс хамтарч ажилласныг дурдгатаатай байна. Эх 7 хоногт эргээд уулзъя. Түр баяртай. Батулга ард түмний өвмөнд самуунд ийм үйлдэл гадна ч нэ би бас сонссонгүй. Бүрийнхээ сайдад энийг ч нэр төгшөхгүй. Төрдөө орохыг маргал. Төшөв рүү орохыг маргал болсоо байж. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.